За одоо энэ бид бүхний энэ харж байгаа уулыг Завхан аймгийн Ургамал сумын Маргад гэдэг нэртэй уул байгаа. За гурвалжин оройтой пирамидын гурвалжин санагдуулам Завханы талын 3 улаан уул гэдэг. За тэр уулын хувьд бол энэ пирамидын гурвалжин байгаа. Уг нь бол дээр үед бол пирамидын гурвалжин байж байгаа тэгээ хайж урсаад нийлчихсэн байгаа. За сайн хараад одоо яг энэ пирамидын гурвалжин гэдэг 4-5 ширхэг юм уул бай. Тэгээ энэ уулнууд одоо хоорондоо нийлээд одоо юм Маргад гэдэг нэртэй уул болсон байгаа. Маргад гэдэг маань өөр тайлбарж хэлэх юм бол маргаантай уул байгаа шүү гэсэн утгатай. Маргаж ярих, маргаантай яриатай тийм уул байгаа шүү гэдгийг бол хэлж байгаа. Түүнийг бас сайн ойлгох хэрэгтэй байна. Түүнээс биш одоо Маргад гэхэлэр бас янз бүрийн алмаз эсвэл одоо янз бүрийн таст хэлбэрийн одоо чулуулаг эсвэл одоо янз бүрийн өнгөт чулуу, металл гэх мэтлэн одоо зүйлдийг холбоотой гэж ойлгож бас болохгүй л дээ. Тэгтээ бас тийм байхыг үсэхгүй. Ямарсан Маргад гэдэг маань өөрөө маргаантай уул байгаа шүү гэсэн одоо маш том анхааруулгатай уул гэдгийг бол сануулсан байгаа. Завханы Ургамал сумын Маргад нэртэй уул бол пирамидын гурвалжин байсан гэдгийг бас ойлгох зүйтэй байгаа.